11 болохоор энэ тодорхой хуваарийг ир арсеналаас чөлөөлөгч. Тэгэхээр манай аагаас 81. Хуваар дөрн болохоор язуудар А дээр нэмэх нь 9. За хуваарийг ир арсеналаас чөлөөлөх гэсэн чинь бид хуваарийнхаа хос өмгөөр нэмэх нь чинь хасахтайгаар хүртэр хуваар хоёрын өвчлөлтөгч. За хуваар маань энэ дээр нэмэх нь 9, энэс хэсэм чинь 7/50-оор язуудар А-гийн квадратаас нь 9-ийн квадрат. А хүртэр дээрх нь бол бэжийг А-гаас 81-ийг үрчгэн язуудар А-гаас 9. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь А-гаас 81-ийг үрчгэн язуудар А-гаас 9, хуваах нь язуудар А-гийн квадрат маань 9-ийн квадрат 81. Тэгэхээр нэр адилхан болоод хураагдаад язуудар А-гаас 9 болох нэ. За 12 нь. За энэ үйлдэлийг гүйцэтгэх нь гэж байна. Тэгэхээр x-ийг үрчгэн x дээр нэмэх 6-гийн квадрат, үрч хулгай байрнастай дээрээ 2, доор x квадратаас 36 гэдэг бол x-с хасах нь 6, x дээр нэмэх нь 6. За тэнгүүлийн нэр хураагдаад дээрээ x-ийг үрчгэн x дээр нэмэх нь 6, дээр нь 2, доор нь x-с 6. За одоо энд ямар нэгэн хураагдах байхгүй учраас бүгдээрээ хүртүрээ 2x-ийг үрчгэн x дээр нэмэх нь 6, хуваар нь болохоор x-с 6 болох нэ. За 13 маань энэ илэрхийлгийг хэлбэрчих юм байна. За хасхныг зэртэмчин бүгдээрээ нэг хүртэр хуваар хоёрынх нь байрын солиод энэ маань 32, хуваар нь 1, тэг гадуур нь 1 зэртэмчин өрөөл гэсэн үг. За эндээс одоо бүгдээрээ яах вэ гэсэн чинь энэ язуур ингээ бүтнээр байгаа шүү. Тэгэхээр 27 А-гийн язуудар гэдэг чинь 2-ны 1 зэрэг бүхэлдээ очиос ингээ хаалттай. Тэгээд гадуур нь дахиад 3-ны 2 зэрэг төшүүлэгч очиос бүгдээрээ зэргийн зэргээр ингээ өрчилж. Тэгээ нэр хураагдаад 27 А-гийн 3-ны 1 зэрэг юм байна. За эндээс бүгдээрээ тус бүрийн 27-гийн 3-ны 1 зэрэг, А-гийн 3-ны 1 зэрэг тавьчих. Гэтэл энэ маань 27-оос куб зураг гарах гэсэн үг шүү дээ. Өөрөөр 27 маань 3-ын куб, тэгээ гадуураа 3-ны 1 зэрэг. Үрчгэн А-гийн 3-ны 1. За зэрэг зэрэгшүүл юм шиг ингээ хураагдахаар энд 3-ыг үрчгэн А-гийн 3-ны 1 буюу куб зудар А буюу зөв хариу нь энэ бахнэ. 14 дугаар ингээ харахаар энэ бутархаа ийм нэлбэр задардаг бол А гол. Тэр нь яг жоохон алдаатай юм харагдаад байна л да. За эхлээд юу гэсэн бүгдээрээ y квадратаар нэмэх нь 6-г хуваах нь манай y квадратаар нэмэх нь 5y хасган 6-гаа одоо бүхэл бутархаас ялгаад тэгээ айл бүрийн хялбар бутархааны хэлбэр задлаа. За тэгэхээр эндээс харахаар манайх энэ хүртэр дээр нь y квадрат хоёулаа тэнцүү зэрэгтэй юм шүү дээ. Тэгээ энэ маань бүхэл хэсэг ялгархаар байна тий. За ингээд хуваагаад үлдэгдлээ олж болно. Y квадрат мөн 6-гаа хуваарийнхаа y квадратаар нэмэх нь 5y хасган 6 туугадаг гэж. Тэгэхээр нэгээр хөөр y-ийн квадрат нэмэх нь 5y хасган 6. За эндээс хасгаал задлалын хэмжээгээр маань хураагдчихна. Хасгаал задлалч нэмэх 5y маань хасган 5y. За хасгаал задлалч чинь нэмэх болчихно. Тэгэхээр 6 дээр 6 нэмэхээр 12. Тэгэхээр энэ бол үлдэгдэл нь. Тэгэхээр эндээс бол манай бүхэл хэсэг нэг үлдэгдэл нь болохоор 12-аас 5y-ыг хуваах нь y квадратаар нэмэх нь 5y хасган 6 гэж задрах юм байна. За одоо бүгдээ хуваараа өөрчлөх болгон задлаа. Тэгэхээр y квадратаар нэмэх нь 5y хасган 6-гаа тэгтээ тэнцүүлээд квадраштай таад бодоод зүтрээ нэг шийд нь хасах нэг, хоёрдугаар шийд нь хасах 6 гарахаар. За тэгэхээр би юу гэсэн үг энийг задлахдаа эхнийх маань нэгдүгээр шийд маань y-гээс нэг, хоёрдугаарх нь болохоор y-гээс хасах 6 буюу нэмэх 6. За тэгээд ингэж задлаад энэ y дээр нэмэх 6-гийн дээр байгаа коэффициентийг л олох гэдэг юм шиг энийг нөгөөх нь би нэг мөн хэсгийг шалгая. За b гэж тавьчих. За тэгэхээр эндээс бүгд одоо энэ нэг гэсэн бүхэл хэсэг маань байжээг энд ижил байр өгч бүгд y-гээс нэг. Тэгэхээр эндээс энэ маань y-гээс нэгийг үрчгэн y дээр нэмэх нь 6. Тэгэхээр b-г үрчгэн y дээр нэмэх нь 6b нэмэх нь a-г хасгана. Тэгэхээр одоо эндээс юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр маань хоорондоо тэнцүү гэдэг маань за бүхэл хэсгүүд бол орхиж. Тэгэхээр энэ хуваарууд нь адилхан юм чинь одоо манай хүртэрүүд нь тэнцүү гэсэн. Энэ хүртэр нь энэ хүртэртэй тэнцүү гэсэн. За харгалзан тэнцүүлчихье. Хасах 5 y дээр нэмэх нь 12 нь тэнцүү. За эндээс бүгд y-тэй ялгахаар b дээр нэмэх нь a сул том болохоор 6b-гээс хасгана.
За энэ хоёр тэнцүү байна гэхээр B дээр нэмэх нь А маань Y-ийн коэффициент хасах 5 юм байна. А 6B-гээс хана буйсвал тоон 12 юм байна. Ийм байх AB бол. Тэгэхээр бүгдээрээ B дээр нэмэх нь А бол хасах 5 юм байна. За 6B-гээс хана тэнцүү 12 юм байна. За хооронд нэмчихээр 7B тэнцүү 7 болоод эндээс B-г болохоор бол нэр нэг юм байна. Одоо А-га болохоор би B-гийн нэгийг тавьчих л да. Тэгэхээр манай А маань тэнцүү хасах 5-аас асгана гэхээр А бол хасах 6 юм байна. За тэгэхээр одоо бүгдээ энд яасан гэж манай энэ B нь бол яг нэг юм байна. Эний алдчих нэг юм байна. Тэгвэл манай олох гэдэг А маань болохоор хасах 6 юм байна. Энэ зүгээр өмнө нь нөгөө бүхэл хэсгийг л тавихгүй юм гэсэн юм байна шүү дээ. Тэтэлт нь. За тэгэхээр миний олох гэдэг А маань хасах 6 юм байна. За 15. Энэ хоёр матрицыг үржүүлсэн чи юм гарч байгаа юм бол А дээрийн нийлбэрийг хэлгэнэ. За энэ хоёр матрицаа үржүүлнэ бүгдээ. За хоёр матрицыг үржүүлэхдээ эхний матрицын мөрийг дараагийн матрицын багны элементээр харгалзан үржүүлээд ингээ 2-1-ийн 1 хасах 1-ийг үржихэн 4. Тэгэхээр 2-ыг 1-ээр үржүүлээд хасах 1-ийг 4-тэй нэмчихнэ. За дараа нь энэ мөрөө дараагийн матрицын багны элементээр харгалзан үржүүлээд нэмнэ. Тэгэхээр энд яасан хасах 4 ингээд үржүүлэхээр 0 хооронд нэмлээ хасах 4. За би сүүлийнхэн шууд тавьчих. Дараа нь энэ мөрөө энэ багны элементээр үржүүлэхээр 1-ээс хасах нь 12. За дараа нь энэ мөрөө энэ багны элементээр харгалзан үржүүлэхээр хасах 4 нэмэх нь 0 буюу хасах 2. Тэгээд ингээд үржүүлж хасах 2 нөгөө үржүүлэхээр 0 шүү. Тэгэхээр хэд болсон бэ гэж чинь 2-оос хасах нь 4-хээр хасах 2, хасах 11, хасах 4, хасах 2 юм байна. Тэгэхээр манай А нь хэдийн гэсэн чинь хасах 2 юм байна. Д нь хэдийн гэсэн чинь хасах 4 юм байна. А дээрийг нийлбэрийг олгосон. Тэгэхээр манай А нь хасах 2, Д нь хасах 2 буюу манай хариу нь хасах 4 юм байна. За 16. Энэ матриц уруугүй бол X-ийг олгоно. Тэгэхээр матриц уруугүй байна гэдэг чинь тодорхойлогч нь тэг гарна гэсэн үг. Тодорхойлогч нь тэг. Яг л бүгд ямар нэгэн матриц байлаа гэхэд энэ матрицыг урууг олъегвол нэгийг бахна матрицын тодорхойлогчийг үрчгэн ингээд бичдэг те. Тэгэхээр нэгийг би матрицын тодорхойлогчд хувааж ийнэг чинь тоог тэгт хуваажлахгүй. Тэгэхээр энэ тодорхойлогч матыг гарчвал манайх уруу матриц гэж олдохгүй гэсэн үг. За тэгэхээр энийг үржүүлэхдээ энэ хоёрыг диагоналдаж үржүүлээд хасах нь нөгөө хоёроо диагоналдаад үржүүлж энэ нь тэг гэсэн үг. Тэгэхээр эндээс 2-оос хасах нь x, хасах нь 2x, нэмэх нь x квадрат, хасах нь 6. Эндээс x квадрат хасах нь 3x-с хасах нь 4 юм байна. Эндээс x гэсэн манай x нь 1 нь 4 юм байна. x 2 нь болохоор хасах 1 юм байна. Тэгэхээр манай x нь юм байна. Өөрөөр энэ хоёрыг бүгд нэмээд үзье. Тэгэхээр энэ нэмэх 3 гараад эсрэгээр авчиж үржүүлэхээр яг хасах 4-өөс султаа байна. За тэгэхээр ийм хоёр шийдэх байна. За 17. Матрицуудын А матрицын 2-1 дээр Б матрицын 1/3 дугаар элементийг нэмгэнэ. За энэ юу гэсэн үг юм бэ гэсэн чинь А матрицын 2 дугаар мөр энэ арын 1 нь болохоор 1-р багны элемент нь хэд вэ гэхээр хасах 1 юм байна. За энэ юу гэсэн чинь Б матрицын 1-р мөрийн арийнх нь багны хэлжин 3 дугаар багны элемент гэсэн үг байна. 1-р мөр 3 дугаар багны элемент гэхээр манайх энэ хасах 2 байна. Энэ нэрийг нэмэхээр манай хариу нь хасах 3 байна. Нэг А матриц. За 18 нь биднэрт ингээ нэг А матриц өгсөн. Тэгээд энэ матрицын тэгштэл өгсөн. Тэгээд 2-ыг харьцах нь 2 хэмжээтэй Б матрицыг олгож байна. Тэгэхээр бүгдээрээ Б-ийг үржих нь А кубээс хасах нь А куб тэнцүү А квадратын тэнцүү гинэ. За тэгэхээр энийг би ингээд араас нь А куб матрицынхаа уруугаар үржүүлж. За матриц дээр үржихийн байр сэлгэх үйлдэл биелдэггүй. Тэгэхээр ингээд дураараа урд хойноос нь үржүүлжлэхгүй. Хэрэв бүгдийг араас нь үржүүлж ивэл ард нь тавина. Эсвэл бүгднгийнх нь урд нь нэгэн зэрэг тавина. За өөрөлдвөл би уруу матрицаа бүгдийг ингээд илэрхийлэл нийлбэр төс бүрийн ард нь тавьчих. Тэрнээс чи энийг урд нь тавиал энийг нэг ард нь тавьчихлахгүй нь шүү дээ. За дараа нь тэгэхээр Б-ийг үржих нь А-гийн 3 матрицыг уруугаар нь үржүүлж ам чинь нэг ч матриц гарчихна. Тэгэхээр энд болохоор А-гийн 3 матрицыг өөрөөр нь үржүүлж ам чинь нэг ч матриц гарчихна. Тэгээ энэ маань
А-гийн квадратыг үржих нь А-гийн уруу куб матрицын урууг олоод үржүүлэх юм байна. За тэгэхээр одоо би Б матрицыг нэгж матраар үржүүлэхээр өөрөө гарна тэнцүү одоо тэгвэл А-гийн квадратыг А-гийн куб матрицын уруу матраар үржүүлээд тэгээд нэг матрицыг мэдгэж. За тэгэхээр одоо надаа А-гийн квадрат матриц болон А-гийн куб матрицын уруу хоёр хэрэгтэй юм шүү дээ. За матриц маань энэ байна. За одоо эндээс би яах юм гэсэн чинь А-гийн квадрат матрицыг олъё. Тэгэхээр өөрийг нь өөрөөр нь үржүүлнэ гэсэн үг. За энэ хоёр матрицыг үржүүлье. Хоёр матрицыг үржүүлэхдээ эхний мөрийг дараагийн матрицын багны элементээр харгалзан үржүүлээд нэмэхээр 4-д нэмэх нь 5 гэхээр 9 болчихно. За дараа нь энийг ингэж үржлэхээр 10-д нэмэх нь 15 гэхээр 25 болчихно. За дараа нь энэ мөрөө энэ багны элементээр харгалзан үржлэхээр 2-д нэмэх нь 3 гэхээр 5 болоод за дараа нь энэ мөрийг энэ багнаар үржлэхээр 5-д нэмэх нь 9 гэхээр 14 болчихно. Энэ бол манай А квадрат матриц. За одоо надад А-гийн куб матриц хэрэгтэй. Яг бол урууг нь олохын тулд тэгэхээр саяныхан гарсан квадрат матрицыг араас нь бүгдээрээ А матрицаараа үржүүлээд өгч. За матрицыг матрицаар үржүүлэхдээ эхний матрицын мөрийг дараагийн матрицын багны элементээр харгалзан үржүүлээд нэмэхээр 18 дээр 25-ыг нэмэхээр 43. За дараа нь ингэж үржлэхээр 45 дээр 75-ыг нэмэхээр чинь 120. За дараа нь ингэж үржлэх шүү дээ. Тэгэхээр 10 дээр нэмэх нь 14 гэдэг чинь энэ 24 болох юм байна. За энэ ингэ дахиад үржүүлэхдээ 18 дээр 25-ыг нэмж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь 43 зүг байна. За дараа нь ингэж үржлэхээр чинь 25 дээр 42-ыг нэмэхээр чинь 67. За юм болсон байна. За одоо бүгдээ энэ А куб матрицын уруу хэрэгтэй. За түр зүр би нэгэ С матриц энэний уруу хэрэгтэй. Тэгэхээр яах гэсэн чинь нэгийг бах нь С матрицын тодорхойлогч. Тэгээд энэ матрицаа энэ диагоналын хоёр элементийн байрын солиод тэгээд нөгөө хоёр элементтэй болохоор хасах нэгээр өөрчлөлт тавьчихна. За одоо бүгдээ С матрицын тодорхойлогч болно. Тэгэхээр 43 120 24 67. За матрицын тодорхойлогчийг болохдоо гээд диагоналд үржүүлээд 43-ыг үржих нь 67-оос 120-ыг үржих нь 24-ыг үржүүлээд хасчих. За тэгэхээр энэ маань хэд гарах вэ гэсэн чинь яг нэг гарах юм байна. Тэгвэл шалгаад үзье бүгдээр 43-ыг 67 үржүүлээд 120-ыг 24-ээр үржлэхээр нэг. Шгүй манай тодорхойлогч маань нэг гарч байна. Тэгвэл нэгээр үржүүлэхээр ялгаагүй юм чи манай уруу матриц маань ийм гарах нэ. За одоо бүгдээ А куб матрицын урууг олчихлоо шүү дээ. Би С-гээ төрөмжлөлтсөн тий. За одоо тэгсэн чи Б матрицыг яаж олно гэсэн. Б матрицыг бүгд олохдоо А-гийн квадрат матрицыг А-гийн куб матрицынхаа уруугаар үржүүлээд тэгээд нэгж матрицыг нэмгэсэн. Өөрөлдвөл А-гийн квадрат матрицыг А-гийн кубын уруу матрицыг болохоор А-гийн кубыг С-гээ зэмлэлсэн чи С матрицын уруугаар үржүүлээд манай нэгж матриц маань энэ. За-гийн квадрат маань болохоор дээр бүгд олцсон шүү дээ. За ингэж авчиж. А-гийн квадрат маань 9 25 5 14. За энийг саяныхаа С матрицынхаа уруугаар үржүүлсэн чинь 67 хасах 120 хасах 24 43. За ингээ үржүүлчихэд тэгээд дараа нь эцэст нь бүгдээрээ нэгж матрицыг нэмж өгөх юм биш үү. За энэ хоёрыг үржүүлэхээр нэлээ ихтэй гарах нь үгүй юу. За эхний матрицынхаа бүгдээрээ юг мөрийг ингээ багны элементээр харгалзан үржүүлээд нэмэхээр манайх 9-ийг үржих нь 9-ийг 67-оор үржүүлээд тэгээд хасах нь 25-ыг үржих нь 24. Ой, гоё таарч байна 3. За дараа нь ингэж үржүүлчихье. Тэгэхээр энэ маань юу болох вэ гэсэн чинь 9-ийг үржих нь 120. За би нэмхийн урт нь авчдаг. 25-ыг бүгдээ 43-аар үржүүлээд тэгээ 9-ийг үржих нь хасах 120 шүү дээ. За тэгэхээр энэ маань хасах 5 гарч байна. За дараа нь болохоор ингээ үржүүлэхээр чинь 5-ыг үржих нь 67, 5-ыг 67-оор үржүүлээд тэгээд бүгдээ хасах нь 14-ийг үржих нь 24. Ер нь нэмэлтээ зөв хасахтай учраас
өөрчлөлтөд хасах гарч байгаа тийм. За одоо энийг ингээ өөрчлөхээр чинь бүгдээрээ 5-ыг үржих нь 120 маань хасах. 43-ыг үржих нь 14 нь харин нэмэх тоо юм байна. Эндээсээ бүгдээрээ 5-ыг үржих нь 120 буюу 720-ыг хасаад өгөхөөр энэ маань 2 гарч шин. Тэгээ энэ дээр бүгдээрээ 1 тэг 1 гэсэн матрицаа нэмлээ. Матрицыг нэмэхдээ хараалзан элементүүдийн нэмнэ. Тэгэхээр энэ хоёрыг нэмэхээр эхнийх нь 4, хасах 5 дээр 0-ыг нэмэхээр хасах 5, дараагаар маань хасах 1 0 2-ын нийлбэр хасах 1, 2 1 2-ын нийлбэр 3 гарч байгаа юм шүү дээ. За ингээд манай B матриц нь ийм тоо гарч байгаа байна. А матрицын уруу нь энэ юм бол тэгээ E нь бол нэгж матриц. Тэгээ ийм хамаарл өгсөн бол бүгдэрийг чинь x квадратын нэмэх нь y квадратыг болно гинэ. За тэгэхээр эхлээд бүгдээрээ нэгээ жоохон хялбарчилжээ. 5-ыг үржих нь нэгж матриц. За тэгэхээр би хоёулангийн А-гаар үржүүлж хоёр талын хоёулангийн А матрицаар. Тэгэхээр энийг ардаас нь А-гаар үржүүллээ. За А-гийн хасах нэг энд нь А-гаар үржүүллээ. За ингээд А-гаар үржүүллээ. Тэгэхээр өргөд би 3-ыг илэрхийлээ. Гурвангийн ард талд нь А-гаар ингээд үржүүлж байгаа. Тэрнээс биш А-г B-гээр үржүүлэх, B-г А-гаар үржүүлэхээр ялгаатай учраас матрицээр байр сэлэх үйлдэл байхгүй. Тэгэхээр би одоо энэ А-гаа бүгдийг яг ард нь тавьсан бол ард нь, бүгдийг нэгэн зэрэг эсвэл урд нь тавьж болно тий. За ингээд надад ямар хэрэгтэй гэхээр энэ бол А-гийн квадрат, 3-ыг үржих нь А-гийн урууг А-гаар үржихээр нэгж матриц гарна. За нэгж матрицыг ямар ч матрицаар үржүүлсэн өөрөө гарна. Тэгвэл би нэг уруу матриц болох шаардлагагүй юм байна тий. За одоо надад А матриц маань x хасах 3 1 y гэж байгаа. Тэгэхээр одоо энд бол би зөвхөн А квадрат матрицыг олцоход арай бага үйлдэлтэй юм байна тий. За А квадрат гэдэг маань А матрицыг өөрийг нь өөрөөр нь үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр эндээс ялах гэсэн нь эхний мөрийг эхний багны элементээр харгалзан үржүүлэхээр x-ийн квадратаас 3. За ингээд үржүүлчих чинь хасах 3x хасах 3y. За дараагийнхаа мөрийг дараагийнхаа багны элементээр харгалзан үржүүлэхээр x дээр нэмэх нь y. За ингээд үржүүлэхээр болох юм гэсэн чинь хасах 3 дээр нэмэх нь y-ийн квадрат. За юм болчих юм. За одоо бүгд эндээ орлуулнаа. Энэ маань юу болох юм гэсэн нь А-гийн квадрат гэхээр x-ийн квадратаас 3 x дээр нэмэх нь y, хасах нь 3x-ээс сах нь 3y, хасах 3 дээр нэмэх нь y квадрат. Эндээс бүгдээ 3 шиг нэгж матрицыг. Тэгэхээр 3-ыг үржих нь нэгж матриц маань 1 0 0 1. Тэгсэн чинь 5А матрицтай тэнцвэгнэ. Тэгэхээр А матрицыг 5-аар үржүүлсэнтэй тэнцв. За матрицыг тоогоор үржүүлэхээр бүгдээрээ элемент тус бүрийг нь тэр тоогоороо үржүүлнэ. Тэгэхээр хасах 3x-ээс сах нь 3y, хасах нь 3 дээр нэмэх нь y квадрат. За энийг 3-аар үржүүлэхээр 3 0 0 3. За тэгэхээр 5-аар үржүүлэхээр 5x хасах нь 15 5 5y. За тэгээд харгалзан хасчээ. Тэгэхээр x квадратаас нь 3-аас эхний элементийг хаслаа. Дараа нь хасах 3x-ээс сах нь 3y-ээс 0-ыг хаслаа. Дараа нь бүгдээр нь x дээр нэмэх нь y-ээс 0-ыг хаслаа. Дараа нь хасах 3 дээр нэмэх нь y квадратаас 3-ыг хаслаа. За энэ маань манай энэ матрицтай тэнцүү гэдэг чинь элементүүд нь харгалзан тэнцүү. За бүгдээр x квадрат нэмэх нь y квадратын нийлбэрийг олгож байгаа юм чи ерөөсөө энийг л сонирхож тий. Энэ маань энтэй тэнцүү юм байна. Энэ маань энтэй тэнцүү юм байна. За бас энэ энтэй тэнцүү. Энэ маань энтэй тэнцүү. За тэгэхээр эхнийх нь x квадратаас 6 бол 5x тэнцүү юм байна. За дараа нь энэ хэсгийг авчихаар чинь y квадратаас 6 болохоор 5y тэнцүү юм байна. За бас нэг юм харагдаж байгаа нь x эргийн нийлбэр нь 5. Тэгээ угаасаа нийлбэр нь 5 хасах 3 гэхээр хас 15 гэнэ гэдэг нь тэр хэсэг нь адилхан юм зорхичээ. Одоо надад нийлбэр нь бас 5 гэж мэдэж байгаа юм шиг. Тэгээ энэ дээдлийн хоёр илэрхийлийг хооронд нэмчээ. Тэгэхээр x квадратыг нэмэх нь y квадратаас 12. Нарын хэсэг нь 5-ыг үржих нь x дээр нэмэх нь y. За тэгэхээр эндээс x квадратыг нэмэх нь y квадрат хасах 12-оо тэнцвэрийн хойш оруулаа. Тэгээд нэмэх нь 5-ыг үржих нь x дээр нэмэх нь y орон 5-ыг тавьчихна. Тэгэхээр 12 дээр 25-ыг нэмэхээр
манай хариу маань 37 болж тарах нэ. За одоо эндээс чинь 12 гэхээр мөн байна уу? Энэ нэг нийлбэр нь 5. За тийм зөв. Тэгэхээр 5 5 25. 25 дээр бүгдээрээ 12-ыг нэмэхээр 37 зөв байна. За дараа нь 20. За энэ нь энэ элемент матрицын нэг элемент гинэ. Гэхдээ энэ А матриц уруугүй байх материалтай. Энэ А матриц уруугүй байх материалтай гинэ. Тэгвэл А-гийн дөрвөн зэрт нь Q гүрч нь А-тай тэнцүү байх Q бол гэж. За уруугүй байлгадаг чинь уруугүй юм бол А матрицын тодорхойлогч нь тэг гэсэн үг. Тэгэхээр А матрицын тодорхойлогчийг болохоор бүгд ингэж диагоналдаж үржүүлээд хасах нөгөө өрөө диагоналдаад үржүүлж. Энэ маань тэгтэй тэнцүү. Эндээс юу болох юм гэж чинь n квадрат маань 9-тэй тэнцүү юм байна. Байх натурал тоо гэж. Тэгэхээр n бол нэмэх хасах 3 гэж гарах шаардлагагүй маань n бол натурал том чинь нэмэх 3 юм байна тий натурал тоо. За тэгэхээр одоо n-ийг 3 гэдээ олцсон чинь a-гийн 4 зэрэгт нь q гүрч нь a-тай тэнцүү байх q болох юм шүү дээ. Тэгэхээр манай a маань би n олцсон чинь 1 3 3 9 гэсэн эндээс бүгдээрээ n-ийг болох нэ. За тэгэхээр эндээс бүгдээр А-гийн 4-ийг олноо. Тэгэхээр А-гийн квадратыг олно гэдэг маань А матрицыг өөрийг нь өөрөөр нь үржүүлнэ гэсэн үг. За эндээс яах вэ гэсэн чинь ингээд үржүүлэхээр чинь 1 дээр нэмэх нь 9 буюу 10. За ингээд үржүүлээд нэмэхээр чинь 3 дээр нэмэх нь 27 буюу 30. За дараа нь ингээд үржүүлэхээр чинь 3 дээр нэмэх нь 27 буюу 30 юм байна. За дараа нь ингээд үржүүлэхээр чинь 9 дээр нэмэх нь 81 гэдэг чинь 90 юм байна. За юм болчлаа. Тэгэхээр энд бүгдээрээ бүгднгээс нь 10-ыг халнаас гаргачвал 1 3 3 9 болох юм шүү дээ. За тэгэхээр манай А квадрат маань юу болж таарсан гэсэн чинь 10-ыг үржих нь манай А матрис маань гарч байгаа юм шүү дээ. Одоо тэгвэл А-гийн кубыг болохоор бүгд А-гийн квадратаа А-гаар үржүүлнэ. Гэтэл А-гийн квадрат маань 10-ыг үржих нь А матрис гарч байгаа юм шүү дээ. Энийг дахиад А-гаар үржүүлнэ. Тэгэхээр 10-ыг үржих нь А квадрат гэхээр чинь А квадрат матриц маань болохоор дахиад өөрөө 10-ыг үржих нь А. Тэгэхээр 100 үржих нь А юм байна. За одоо тэгвэл А-гийн 4 зэртийг олно гэхээр бүгдээ яах юм гэсэн чинь А-гийн кубыг А матрицаар үржүүлнэ. А-гийн куб маань болохоор 100 А юм байна. Тэгээд дахиад А-гаар үржүүлнэ. Тэгэхээр эндээс А-г А-гаар үржихээр А-гийн квадрат. Гэтэл А-гийн квадрат матриц нь яаж гардаг гэсэн 10-ыг үржих нь А матриц. Тэгэхээр энэ маань 1000-ыг үржих нь А юм байна. Тэгэхээр А-гийн 4-ийн урд байгаа нь Q тоо маань ямар тоо вэ гэсэн чинь 1000 юм биш. Тэгэхээр биднээс олгож байгаа Q маань 1000 болж таарах нэ.